За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр 7 дугаар ангийн хүүхдүүдтэй бодисын нягтыг тооцоолох гэсэн хичээл орох гэж байна. За өнөөдрийн хичээлийн зорилго маань хатуу шингэн биеийн нягтын хэлбэр тооцоолол хийх гэсэн зорилго тавьсан байгаа. Зорилт нь болохоор нягтыг хэмжих хичээлээ баттгах. Энэ хичээлийг өмнө бид нар үзсэн. Нягтыг тооцох, томьёог сэргээн санах, нягтын бодлого бодох аргачлалыг мэдэх, бодлого тасгал ажиллах гэсэн юм зорилтуудыг дэвшүүлсэн. За бидний эргэн тойрондох биеуд янз бүрийн бодисоос тогтдог. Жишээ нь ширээ модноос тогтно. Энэ уул мөснөөс тогтож байна. Энэ савнууд хувцраас тогтож байна. Цонх шилнээс тогтож байна. Аяга төмөрнөөс тогтож байна. Энэ бие тоосхноос тогтож байна. Ингээд бүх биеуд янз бүрийн бодисоос тогтдог байна. За энэ зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Төмөрнөөс тогтсон бие, модноос тогтсон бие байна. Эзэлхүүн нь адилхан. Масс нь ямар байна хүүхдүүдээ ажиглаарай. Энэ жинлүүрийн утгыг харуул. Масс нь өөр байна. Төмөрнөөс тогтсон бие нь их масстай, модноос тогтсон бие нь бага масстай. Ижил эзэлхүүнтэй биеуд өөр өөр масстай байна. За дахиад энэ зургийг ажиглаарай. Төмөрнөөс тогтсон бие, модноос тогтсон бие, эзэлхүүн нь өөр байна. Модноос тогтсон бие нь эзэлхүүн нь их байна. Төмөр биеийнх нь бага эзэлхүүнтэй байна. За ингээд масс нь ямар байна? Ажиглаарай хүүхдүүдээ. Энэ жинлүүрийн утгыг харуул. Масс нь адилхан тэнцүү байна, тийм ээ. Өөр өөр эзэлхүүнтэй биеуд ижил масстай байна. Ижил масстай өөр өөр эзэлхүүнтэй бас нэг жишээ харуулъя. Хөнгөн цагаанаас тогтсон бие байна. Гангаас тогтсон бие байна. Зэснээс тогтсон бие байна. Хар тулганаас тогтсон бие. Бүгдээрээ адилхан 1 кг масстай байна. Тэгвэл эндээс харах юм бол биеуд ижил масстай мөртлөө өөр өөр эзэлхүүнтэй байна гэдэг нь нягт нь өөр байна гэсэн үг. Бодисууд янз бүрийн нягттай байна. Жишээ нь мод, шил, унцар, металлууд гэх мэт бодисууд өөр нягттай байна. Мөн шингэн биеуд өөр нягттай байна. Жишээ нь ус, спирт, тос, мөнгөн ус гэх мэт өөр бодисоос тогтож байгаа тул нягт нь өөр байна. Нягтын пийцэг утга нь нэг жижилхүүн дэх бодисын массыг бодисын нягт гинэ. Жишээ нь 1 м3 эзэлхүүн дэх бодисын массыг бодисын нягт гэнэ. 1 см3 эзэлхүүн дэх бодисын массыг бодисын нягт гэнэ. Бодисын нягт нь дараах зүйлээс хамаарна. Нэгдүгээрт нь бодисыг бүрдүүлж байгаа атомуудын масс. Хоёрдугаарт нь бодисын огторгууд эзлэх орон зайн хэмжээнээс хамаарах нэ. Жишээ бодлого бодъё. 8 м3 эзэлхүүнтэй мөсний масс 7200 кг бол 1 м3 мөсний массыг олно гэсэн бодлого байна. За тэгвэл 1 м3 мөсний массыг олохдоо 7200 кг-ыг 8 м3-д хуваагаад 900 кг/м3 гарсан байна. Энэ нь 1 м3 эзэлхүүнтэй мөс 900 кг масстай байна гэсэн үг. Энэ нь мөсний нягт болно. За нягтыг ро үсгээр тэмдэглэдэг. Нягтыг олохдоо массыг эзэлхүүнд хувааж олдог. Үндсэн нэгж нь килограммыг хуваах нь м3. Массыг м үсгээр тэмдэглэдэг. Массыг олохдоо нягтыг эзэлхүүнээр үржүүлж олно. Үндсэн нэгж нь килограмм. Эзэлхүүнийг v үсгээр тэмдэглэдэг. Эзэлхүүнийг олохдоо массыг нягтад хувааж олдог. Үндсэн нэгж нь м3 байна. За нэгдүгээр бодлого бодъё. Дараах зургаас модны нягтыг олоорой гэсэн байна. За энэ хариултууд донд зөв хариулт нь байгаа. Өгсөн зүйлээ тэмдэглэе. Масс нь 12.8 г гэж байна. Энэ электрон жинлүүр дээр жимсэн учраас
ийм утгыг зааж байна. Эзэлхүүнийг бодож олно. Зөв хэлбэртэй бий тул эзэлхүүнийг олохдоо урт өргөн өндөр гурыг үржүүлдэг. Энэ биеийн хувьд урт өргөн өндөр нь адилхан 16 см байна. За ингээ эзэлхүүн нь 4096 см3 гарсан байна. За нягтыг олох нь бодолтой хий. Эхлээд нягт олох томьёогоо бичээд утгыг орлуулж бодноо. За нягтыг олохдоо массыг эзэлхүүнд хувааж болдог. За масс нь 12.8 г, нягт нь 4096 см3 гэж бодож гаргасан. За ингээ хуваахаар 0,10,031 г см3 гарч байна. Эндээс Г хариулт зөв хариулт нь байна. За хоёр дахь бодлогоо бодъё. Зурагт хоосон цилиндрийн болон цилиндрт шингэн хийсний дараах массыг харуулсан байна. Шингэний нягтыг тооцоол гэсэн бодлого байна. За энэ донд зөв хариулт нь байгаа. Өгсөн зүйлээ бичиж. Масс нь шингэнтэй мензуркийн масс 180 г, хоосон мензуркийн масс 80 г байна. Тэгвэл шингэнтэй мензуркийн массаасаа хоосон мензуркийн массыг хасгаар шингэний масс гарна. Ингээд 180 г-аас 80 г-ыг хасгаар 100 г гарч байна. Энэ нь шингэний масс болно. Мензуркийн хуваарийн үн буюу хоёр зурасын хооронд 20 см3 байна. Эндээс шингэний эзэлхүүн 140 см3 гэж харагдаж байна. Нягтыг олох бодлого байна. За бодолтой хий. Эхлээд нягт олох томьёогоо бичээд утгыг орлуулж бодно. Нягтыг олохдоо массыг эзэлхүүнд хувааж болдог. Масс нь 100 г, эзэлхүүн нь 140 см3. Ингээд 140-д хуваана. Зөв хариулт нь Б хариулт байна. За 3 дахь бодлого бодъё. Хөнгөн цагаан данхны масс 0.3 кг. Энэ данхыг хийхэд хичнээн эзэлхүүнтэй хөнгөн цагаан орсон бэ гэсэн бодлого байна. За өгсөн зүйлээ бичиж. Данхны масс 0.3 кг. Хөнгөн цагаанаар хийсэн тул хөнгөн цагааны нягт хэрэгтэй. Ингээд хөнгөн цагааны нягтыг сурах хүчиг дээрээсээ харна. Хөнгөн цагааны нягт 2700 кг/м3 байна. Эзэлхүүнийг олох бодлого байна. За бодолтой хий. Эхлээд эзэлхүүн олох томьёогоо бичиж утгыг орлуулж бодноо. За эзэлхүүнийг олохдоо массыг нягтад хувааж болдог. Масс нь 0.3 кг, нягт нь 2700 кг/м3 байна. Ингээ хуваахаар 0.100,011 м3 гарчээ. Энэ данхыг 0.100,011 м3 эзэлхүүнтэй хөнгөн цагаанаар хийсэн байна. За дөрөвт бодлогыг харъя. Ган халбагны эзэлхүүн 0.1 м3 түүний массыг ол гэсэн бодлого байна. За бодлогынхоо өгсөн зүйлийг тэмдэглэе. Эзэлхүүн нь 0.3 м3 гэж өгсөн. Халбагыг гангаар хийсэн тул гангийн нягт хэрэгтэй. Гангийн нягтыг сургачгийн ном дээрээсээ харуул 2700 м3 байна. За ингээ массыг олох бодлого байна. Бодолтой хий. Эхлээд масс олох томьёогоо бичээд утгыг орлуулж бодно. Массыг эзэлхүүнийг үржих нь нягт гэж үржүүлж бодно. Эзэлхүүн нь 0.3 м3, нягт нь 7900 кг/м3 байна. Ингээ үржүүлэхээр 2370 кг гарч байна. Ингээ энэ халбагны масс 2370 кг байна. За 5 дахь бодлогоо харъя. Аль нь нэгжийн шилжүүлгийг зөв хийсэн байна вэ гэсэн бодлого байна. 25 г/см3-ийг кг/м3 рүү шилжүүлэх бодлого байна. За бодолт хийж шалгая. Их нэгж рүү шилжүүлэг хийх тул хуваана. 1 кг нь 1000 г байдаг. 1 м3 нь сая см3 байдаг гэсэн утгаа ашиглана. Ингээд 20 грамыг кг руу шилжүүлэхдээ 1000-д хуваана. Сантиметр-кубыг метр-куб руу шилжүүлэхдээ саяд хувааж өгнө. За ингээ математик тооцооллоор хүртэр хуваарийн байрыг солиод үржүүлдэг. Ингээд үржүүлэхээр 25,000 кг-ыг хуваах нь метр-куб гарч байна. Ингээд зөв хариулт нь Б хариулт байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээлээ анхааралтай сайн үзээд тэмдэглэл хийсэн хүүхдүүдтэй баярлалаа. Хичээлийнхаа тэмдэглэлийг ангийнхаа групп дээр топик руу оруулж тооцоолоорой.